Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд бүгд найрамд дотоодоор дуусаас онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь нэмэгдсэн. За ингэхдээ төлбөрөө ихэвчлэн хувь хүмүүсээр дамжуулан шилжүүлдэг. За харин одоо бол Sendly болоод HiPay гэсэн аппликейшнээр дамжуулан бүгд найрамд дотоодоор дууссан Alipay данс руу түргэн шуурхай найдвартайгаар мөнгөн говьлох хийх боломжтой болж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэдийн Alipay данс руу шилжүүлэг хийхдээ Sendly болон HiPay аппликейшнийг татаж харилцагчийн баталгаажуулалтаа хийснээр мөнгөн гуйвлага хийх боломжтой. Ингэхдээ 50,000-аас 25 сая хүртэлх төгрөгийг 1-ээс 30 хүртэлх минутын дотор шуурхай шилжүүлэхээрээ давуу талтай юм а. Хятад улсын 80 сая бизнес байгууллагын данс мөн 1.3 тэрбум одоо Alipay хэрэглэгч рүү шууд одоо хормын дотор буюу 1-ээс 30 минутын дотор хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвлахын болцоо бүрдэж байгаа. Яг Хятад улсад бараагаа одоо танд худалдаалж байгаа иргэн лөө шууд өөрийнх нь данс руу хормын дотор хийдэг болно гэдэг маань дундын ямар нэгэн зуучлагчдын одоо өртөг зардлыг бууруулах, ингэснээрээ Монголд ирж байгаа бараа бүтээгдэхүүний одоо үн өртгийг одоо нэмүү одоо өртгөгийн зардлуудыг бууруулах ард эрдийн гар дээр одоо бас хямд өртөгтэй бараа очих юм болцоо бас бүрднэ гэж бид нар харж байгаа. Шимтгэлийн үед 20-80 сая төгрөг юм тий. Энэ бол одоо гадуур байгаа Монголд байгаа арилжааны банкуудын шимтгэлтэй харьцуулах юм бол харьцангуй маш бага гэж хийж болохоор тийм шимтгэл байж байгаа. Технологийн салбарын хөгжлийг хурдсах ажлуудыг төр хувийн хвшлийн түншлэлээр одоо хийж гүйцэтгэх ажлуудын маш том үр дүн бол өнөөдрийн одоо энэ Alipay-г нээж байгаа явдал. Тэгэхээр төрийн зүгээс бид бол бодлогоор дэмжиж ажиллана. Монгол төгрөгөөрөө Хятад руу одоо гүйлгээ хийх нөхцөл олцоог одоо бүрдүүлж ирээд маш том дэвшил. Alipay маань одоо шууд энэ санхүүгийн финтек компанитай холбогдсноороо бидэрт бол цаг хугацааг бол хэмжиж байгаа асуудал байгаа. За дээр нь нэмээд одоо өндөр дүнтэй гүйлгээнүүд олон улс таамагт бол тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг. Дээр нь нэмээд шимтгэлийн асуудал. За тэгээд одоо дамжихтаа нэлээдгүй олон банкуудыг ингэж дамжиж явдгаараа нэг асуудлууд бас тодорхой хэмжээнд үүсэж байгаа. За энийг бол хялбаршуулсан. Sendly хувьцат компани бүгд найрамдах Хятад ард улсын Ant Group-ийн охин компанитай энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр монголчууд бүгд найрамдах Хятад ард улсаас онлайн худалдаа авалт хийхдээ эцсийн худалдаалагч руу мөнгөө шууд шилжүүлэх боломж бүрдэж байна. Амжилттай.